За бямцгцаад ярьж байгааг бас нэлээд чагналаа. Зарим зүйл нь жоох инээдтэй юм яриад байна. Та өөрөө 5 сонгогдсон дархан төрийн жишээ. За бид 5 сонгогдсон улсын хурлын гишүүнийг бол хүнддэг чинь. Одоо бол би таныг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд гэдэг утгаарч үг гэлээ шүү. За нэгдүгээр тийм төрийн банк байна. Төрд байх ёстой л гэдэг нь. Одоо Монголд 12 банк өрсөлдөж байхад төр дотор өрсөлдөж яг яах гэж. Анх хувьцаанд 590 төгрөгөөр гарч ирсэн. Одоо 476 төгрөг. 55 тэрбум төгрөгийг 50 туудсан тэнцээ захирлууд нь юугаа ийцээж байгаа. Ямар гавьяа байгуулсан гэж наанаас сууж байгаа. Одоо нөгөө захирал нь ирж чадхаа байсан нэг 2 загнуулаад алга болсон. Цагаан байрны нэг хамаатны үеэл. Цагаан байрны даргын үеэл. Тэгээ одоо дид захирал нөгөө дид сайд гэдэг шиг асуултанд хариулна гэд 16 оноос хойш төрийн банкнд ажилласан сугар гэдэг захирал тэнцээ баахан алдагдал. Та нар одоо ашиг алдагдал гэдэг юм яриад шүү. Хувьцаат компани дээр хувьцааных нь үнийг ярина шүү дээ хэдүүлээ. Өнөөдрийн зах зээлийн ханшаар байгуулагдчихсэн үеийнхаа нөгөө IPO гаргаж ирсэн үеийнхээс 55 тэрбум төгрөг алдсан сууж наад хүмүүс чинь. Яагаад та нар хариуцлага тооцоогүй энэ ингээд толгойг нийлээд гавьяа байгуулсан юм шиг тэнцээ энэ дэр тэрэл хийх юм байхгүй ингээд цаг үрээ сууж наа чинь. Өрсөлдөгч нь нэг их найд гараа явцсан. Одоо яг өөрийнх нь төрийн банкыг өнөөдрийн хувьцааных нь үнээр тооцох юм бол 360 тэрбум л төгрөг хүрэхээр байна. Өрсөлдөгчөөсөө 70% суугаад хоцорсон. Тэгээ ийм хариуцлагагүй байгаад та нар цэнгэл дарга энэ бям цогцоод хариуцлага чи хаана вэ? Бүгдийг баг хөөж уулна ихтэж багтахаар юмнууд хуулийн хариуцлага хүлээгээ болох хэрэгтэй. 55 тэрбум төгрөг. За тэгээ хоёрдугаар асуудал. Эрдэнтийн шахааны эсвэл баяжмлын тэр тендерчдийнхээ хулгайчийг олохгүй байна гэд би таны амнаас энэ үгийг нэлээд сонслоо. Та 5 сонгогдсон төрийн түвшээ мэдээлэлд маш ойр байгаа хүн. Цагаан байрнаас очиод хулгайчуудаа хайгаач. Сүүлийн 10 жил танах дангаараа засаг өрсөн шүү дээ. Тэг яагаад нийгэмд худлаа мэдээлэл өгөөд нэг гоё ганган хинээс хайгаад байгаа та юу нь хулгайчаа? Энэ авилгатай тэмцэх газар гэж байгаа бол бас ажиллаа хиймээр байна. Яг улс төрчрийн захиалгаар гарч ирж нэг ганц нэг хүн намансан болчоод алга болчдөг. Авилгатай тэмцэх газрын дарга нь ер нь Монголд байд юм. Ажил хийж авилгалд бууруулж байгаа юм нэг ч алга шүү дээ. Бодит байдал дээр захиалгаар л ажиллаж байна. Яг жинкнээс ажиллаа гэдэг одоо энэ төрийн банкны захирлуудаас өсвүүлээд аваач чалгаач. Хамаард бүхий болохоор нь та нар чадахгүй байгаа байхгүй юу?